ээлжид хүндтэй зочдтойгоор цаад бэлэнсэн байна. Ястал одоо шууган тарьж байгаа жүжигний талаарх мэдээлэл танд хүрэх болно. За бидний хайртай уран бүтээлч болох ардын уран зохиолч төрийн шагналт Овгийн Лавсрамгийн Тамгагүй дүрх эмээх жүжиг Улсын драмын Эрдэнэ театрт тоглогдож байна. За ястал анх тавигдсан өдрөөс ахвал сошиал хуудаснаа бол бүр ингээд жинхнээсээ юу гэдэг вайрал болоод хүн болгон энэ жүжигийг үзэхийнсэн маш гоё тавилттай энэ жилийн үед бол илүү их өргөн зарвартай маш гоё болсон байна гэсэн ам сайтай байгаа. За тийм учраас манай хамт олон энэхүү уран бүтээлийн талаарх мэдээллийг авахар хүндтэй зочдтой ирсэн. Тааштай танилцуулъя. Студид маань Улсын драмын Эрдэнэ театрын жүжигчин Монгол соёлын дөрвийн ажилтан Эрдэнэлэг за мөн Монгол соёлын дөрвийн ажилтан шинэ хоёр нар ирсэн. Сайхан амарцгаснаа. Өглөө нэмэнд. Өглөө нэмэнд. За зав гарга ирсэн. Дих баярлаа. За телевизэж байгаа бүх хүмүүстээ энэ сайхан өглөө нэмэндийг хүргье. Хант маань морилжээ. За хэдүүлээ энэ жилийн гол онцлогийн талаар ярив. Ер нь бол үзэгчд маш ам сайтай та хэдийнхээ уран бүтээлийг бүр уралдан байж очиж үзэж байна. Яг цагтаа орох гээд 7 цаг эхлэхээс өмнө бүр 6:30-аас эхлээд очрлаад цагт нь эхлүүлэх гээд ингэж байгааг харахад үнэхээр таатай байна. Энэ талаар мэдээлэл сонсъё. Сайхан байна, сэтгэл маш хөдөлж байна. Мэдээж уран бүтээлч хүн дээрээс нь уран бүтээлийг бол үзэгч зэрэгтлгүйгээр төсөөлөх аргагүй. Тэгээ тэр тусмаа үзэгчдийн одоо уухай алга ташилт ийм сайхан явж байгаад уран бүтээлчдүүдээр маш сэтгэл хангалуун, сэтгэл өндөр, маш урам зоригтой ажиллаж байна. Тэгээ энэ ялтж явахгүй шинэ жүжиг маань бол үнэхээр том тесрэлт болж чадлаа. Бид нар өөрсдөө ч нэг сайн мэдсэнгүү те уран бүтээлч чинь ингээд нэг хайрцагт ороод өдөржингөө сургуульд хийж явсаар байгаа тэрэндээ ингээд ерөнхийдөө сэтгэл санаа, уураг тарих бүх юм маань ингээд басчихсан нэг хайрцагт орцсон байдаг. Тэгээ үзэгчдэд тоглоод эхэлсэн чинь бидний төсөөлж ирснээс илүүтэйгээр хүлээж авлаа. Энэ бол хамгийн том урам, хамгийн том шагнал. Тэгээ одоо бараг 10 гаруй удаа тоглолцоод байж байна тийм ээ. Тэгээд тоглолтоос тоглолтод сайхан. Тэгээ миний театртаа тайзан дээр гаралгүй бас 5 жил болсон байна. Өнөөрөө гэж явсаар байгаа. Тэгээд тайзан дээрээ гараад хамталтайгаа цуг өмнө нь дандаа л цуг хамтар тоглож исэн уран бүтээлчтэйгээ эргээд энэ агуу том тий Овгийн Лавсрамгийн Тамгагүй дүрх эмээх юм гахалтай мундаг Монгол сонгодог гэж хэлж болохоор юм гахалтай уран бүтээлээр хамтарч байгаа гэдэг л сэтгэл хангалуун байна. За өөр бас бусад мэдээлүүд нөхгүй. Өмнө нь бас тоглогдчихсэн юм байлээ тий. Энэ удаагийн тоглолт нь бас юугаараа бас онцлогтой байна. Найруулагчийн хувьд бас өөрчлөгдсөн байгаа гэж хэлсэн тий. Энэ талаар. Одоо бас яг 24 жилийн 1998 онд ч юм бас яг хамгийн анх бол Найдан дөрт найруулагчийн найруулгаар за тэгээд үзэгчтэй бас яг хурж байсан. Тэгээд яг энэ удаагийн тавилт нь онцлог гэх юм бол одоо бас яг шинжилсэн найруулгаар адыг тавилтаар ингэж тавигдаж үзэгчтэй бас хурж байгаа гэдгээр энэ 24 жилийн дараах Тамгагүй дүр мань бас онцлог юм болоо та гэж харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бас яг Тамгагүй дүр жүжигийг бас үзсэн хэрэг үзэгчд мань байх юм бол тэр хүү одоо яг энэ хүү сайхан жүжигэнд маань одоо бас хамгийн түрүүнд зохилж байгаа гэх нь одоо physical drama гэж одоо бид нар бас яг энэ удаа нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бас нөгөө хөдөлгөөн хийгээд за тэнд орж байгаа уран бүтээлчэд гэдэг ер нь бол бүх зүйлүүдээрээ бас энэ маань шинэлэг болж бас гарч ирж байгаагаар бас онцлог юм болоо да. Тийм одоо зочны маань хэлж байгаа тэр зүйл нь physical гэдэг нь би нөгөө үзсэн хүнийхээ үзэгчнийхээ нүдээр хэлэхэд одоо тухайн хүний сэтгэл хөдлөлийг бүжгийн хэлбэрээр ингэж тодтогч гаргаад их шиг байгаа тийм ээ. Дотор бодол гэдэг юм уу? Тэр өөр асар өвөрмөцсөн. Яг физикал гэдгийг үзэгчд маань өөрсдөө мэдж байгаа хэл та тийм бие хилэмжээр бие өгөл хэмжээр илэрхийлдэг юм зүйл шүү дээ. Шууд хүрнэ гэдэг утгаараа. Тэгэхдээ бид нар одоо бас үеийн үед манай уран бүтээлчд бас яриад байгаа. Энийг бол гаднаас ч маш одоо юу гэдэг утга зохиол судлаач гэдэг юм уу урлагийн хүмүүс маань ингээд ерөөдөө үзчихэд ингээд гаднаас хараад Монгол үнэртэж байна тий. Монгол нүрэг очсон. Тэгээд Монгол драм гэвэл ямар вэ гэдэг яриа гарч ирсэн. Энэ үнэхээр гоё бас заавал бид нар физикл гэдэг юм уу модернч гэдэг юм уу гэдэг юм драм гэхээс илүүтэйгээр Монгол драм гэж нэрийдээд энийг бас олон улсын тавцанд хөргүүл ямар вэ гэсэн маш их олон саналууд сэтгэлдлүүд хөвөрч байгаа. Тэгээ энэ бол маш зүг зүйтэй асуудал юм байна гэдгийг бол уран бүтээлчид нар хоорондоо ярилцсан. Яагаад Монгол драм гэж байж болохгүй гэж те. Тэгээ энэний төлөө бас бид нар бас сэтгэл зүрхээ нэгтгэхэд энэ Монгол драмыг бий болохын төлөө ажиллах нь зөв юм байна гэдэг дээр санал бол нэгтчихэд байгаа шүү. Гэхдээ одоо нэгэн хэвлэл мэдээллийн одоо дэлгэцээр өнөөдөр ярьж байгаа юм чинь физикл гэхээс илүү Монгол драм гэж яриул их гоё юм байна гэж одоо хэлмээр байгаа. Тэгээ
Тийм биш үү те. Хонгороо болохоор үзсэн учраас нэг тойрын дүр мөрийг шууд ингээд хараад мэдээд байгаа. Тэгээ миний хувьд болохоор харах үзэж амжаагүй. Гэхдээ заавал үзэх нөгөө тийм заавал үзэх хэрэгтэй юмд бол бүр ингээд оруулсан байгаа. Төлөвлөгөөнд оруулсан байгаа. Тэгэхээр тойрын бас нэг тус тусын дүрийн талаар нэг товчхон мэдээлэл авъя гэж бодож байна. Тэ за миний хүн нөө энэ чи яг одоо туйлсын шинжтэй бичигдсэн. Гэхдээ нэг талаасаа бол Арчуг хаан гэдэг бол яг бодит тийм хаан бол байгаагүй. Оо тийм байхгүй. Энэ бол яг Бавгийн лагс сургуулийн цэвэр уран сэтгэмжээр хүннүг үеийн хаан. Тэгээ дээрэс нь төрийг илэрхийлж байгаа, эцэг хүнийг илэрхийлж байгаа, ханыг илэрхийлж байгаа юм гайхалтай юм мундаг бичиж бодсон юм гайхалтай дүрэлтэй. Өмнө нь яг би хүннүг үеийн хаанд бас тоглож исэн. Одоо Тэнгэрийн хүү гэдэг манай төрийн сойрхолт Наранбаатар найруулагч найруулгаар тийм ээ. Энэ нь бол модон шаны бол бодит дүр те яалтчихгүй бодит төр хүннүг гүрэн байсан. Модон шаны хаан байсан гэдээ одоо түүхэндээ бичигдээ тэмдэглээд үлдсэн байгаа шүү дээ. Арчуг хаан бол уран сааны гэдэг дүр гэдгээрээ бас их ялгаатай. Тэгээ бас нэг айцтай юм нь болохоор зэрэг сайхан ярьлаа ингээд өмнө тэртэх 1998 онд хардын жүжигч манай Жамсран жуугаа бол тоглож байсан гэдэг бол гайхалтай зүйл болсон гэдэг бол бас тэмдэглэгдээд үлдсэн байдаг тий. Тэгээ энэний араас тэгээд энэ олон хүннүүгийн тухайч гэдэг юм уу мэдээллийн цаг одоо маш олон олдорууд олдож байна тий. Эннээс өсвөлээ. Тэгээ өмнө нь тоглож байсан яг тэр мундаг жүжигчний одоо юу гэдэг араас ингэж гарна гэдэг бол мэдээж айцсгүй үстэй. Дээрээс нь Бавгийн лагс сургуулийн юм гайхалтай жүжиг ийм хурц хиллэгтэй жүжиг дээр бол тоглоно гэдэг бол нэгэн бодлын аз завшаантай сайхан тохиолдол мэт боловч нөгөө талаасаа их өндөр хариуцлагатай тий маш сайн бүтээл гаргахгүй бол бид нар эргээд баг ялд унахаар ийм актер одоо зүйл гэж харсан л да. Тэгээ одоо тэгж айлтгүйгээр зүтгэсэн тэрний гол миний хамаг айцыг алга болгосон зүйл гэвэл энэ мундаг Монгол сонгодог дахиад хэлэхэд Монгол драм гэж яриад байгаа энэ бүтээл маань мөнх оршоосоо одоо өнөөдөр тавьж байгаа тавилт өнөөдөр үзэгчдийг шуугилж байгаа шиг 5 жилийн дараа 10 жилийн дараа бас нэг найруулагч залуучууд гарч ирээд дахиад энэ намггүй төрийг шинээр тавиасаа тэрний дараа дахиад тавиад ингээд араасаа найруулагч нар уран бүтээлч мөнхийн үеийн үедээ тавьдаг. Тэгээд тэр нь бол үзэгчдэд улам хүрж байдаг. Энэ тансаг үг, энэ гоё мундаг сонгодог зохиол маань мөнх амьдрах тухайд бол маш их сэтгэл хангалуун байж байгаа. Ягаад гэвэл яг энэ жүжигийг тохиолдол ярьж лээсэн л да. Жамсран жав гэдэг жүжигчтэй цуг ингээд намггүй төрж үзье жүжиг ингээд дууслаа байхгүй боллоо гэдэг ч юм уу тий. Энэ бол бас тэгэхээр тийм биш юм байна. Энэ жүжиг бол үеийн залуучуудад ялангуяа залуучууд гэж тодорч хэлмээр байна. Төрийн тухай төр байх тухай төрд жирийн ард түмэн яаж оролцох ёстой юм уу оролцох ёсгүй юм уу хамаатай юм уу хамаагүй юм уу за төр байлаа ч гэсэн төр гэдэг бол бас л нэг өрхийн тэргүүн те эцэг хүмүүний шийдвэр төртөө яаж уйлдаж гарах уу гэдэг ч юм уу энэ бол өөрөө цаад утгаараа маш олон санааг илэрхийлсэн юм гайхалтай мундаг сонгодог зохиолохгүй. Тэгэхээр энэ зохиол мөнх орш хамгийн ихний түүчээ нь болж манай хамт олон ингэж ажиллаж байгаад маш их баяртай байгаа. Тэгээ энэ бол маш олон хүмүүст урам зориг халдаж чадахгүй хүмүүст их гоё урам зориг өгж байгаа. Оо бид нар ингэж физикал маягаар тавьж байгаа бол бид нар дараа нь ингэж тавьж болох юм байна шүү дээ. Энэ үзгээс найруулж болох юм байна шүү дээ гэдэг бас урам зориг тий гар хүрэх. Эцэгчд бидэнд хүртэл эн чинь бүр асар том нөгөө нэг сэтгэлийн таашаал гэж ярьдаг. Яг зөв энийг ингэж чимээг ажиллахгүй нэг мөнгөд хийж явах хэрэгтэй гэдэг л гол сэтгэл дуурах гэдэг л да. Дахиад үзэх хэрэгтэй юм байлаа. Ер нь нэг үзээд хэрэггүй 2 3 үзмээр юм байлаа. За шинийг хувьд. За миний хувьд мөн л яг адилхан одоо нэг сонирхолтой юм гэхлээр одоо түрүү хэлсэн тийм 1998 онд анх тавигдж байхдаа одоо яг миний энэ хүү тоглож байгаа одоо баг хүү хүчрийн дүр бол ганцхан текст те. За тэгээд ер нь бол зүгээр яг нөгөө хүчээр үүрээр одоо хөнөөгдсөн байна гэдэг ганцхан одоо жишээлбэл яг үхэл нь бол гарч ирдэггүй байсан байхгүй одоо өөрөөр хэлэх юм бол зүгээр нэг юм яриа болоод төдий болоод өнгөрцөн байдаг. Энэ удаагийн бас яг энэ тавилтан дээр бол түлхүүд ирэхүү одоо яг хэрхэн яаж хөнөөгдсөн гэдэг ч юм уу те тэр болгоныг бас наашаа гаргаж ирсэн гэдгээр бас энэ 24 жилийн дараах тавилт нь бол онцлог. За тэгээд энийг бол бас манай ерхий найруулагч Баатар найруулагч манай бол маш гоёор харж энэ үзэгдлийг бол оруулж энэ дээр бол бас нэг хамгийн том дуурах одоо мессеж нэг гэх юм бол манай жүжиг цаа хэлсэн байх бол маш их олон төрлийн юмуд байна гэдэг. Энэ дээр мөн бас нэг
адилхан эхийн сэтгэл гэж өөрөө ямар агуу юм бэ? Их хүний хайр гэж өөрөө ямар хэмжээлшгүй хязгааргүй юм бэ гэдгийг л бас яг өгүүлэх гэсэн үзэгчтэй бас хүрэх гэсэн тэр том мессеж нь байгаа юм болоо та гэж би олж харсан. Тэгээ манай жүжигэн бол угаасаа тэгээд үзсэн гэдэг хийж байгаа. Үзэж байгаа хүмүүс ч гэсэн мөн бас ингээд бас нэг зүйлийг гоё хэлэхэд бол маш их гоё амттайгийн дээр бас нэг текст болгоно маш гоё бяртай. Энэ удаагийнх дээр бас яг илүү бас нөгөө сая ярьлаа нөгөө Монгол драм болоод physical гэдэг одоо ингэж ярьж байгаа болохоор бас үзэгчтэй хүрэхтэй хүртэл бас илүү бас тийм тансгаар яруугаар бас илүү хүрж байгаа юм болоо та гэж юу хараад байна. Хүмүүст аягуусаа хүрсэн байлаа. Аль хэдийн сошиал дээр тамаггүй түрээс үлдсэн танд гүн үлдсэн текстүүд гэхэд маш олон хүмүүс бичсэн байсан. Тий, жоохон доторлог хэлчихв энэ дээр дахиад. Энэ за яг мэдээж болж байгаа жүжигний үйл явдал ч гэдэм үү, жүжигчдийн тухай ч юм уу гэхээс илүүтэйгээр за хамт олон бүрэлдэхүүнийг бол угаасаа харж байгаа хэ. Манай чуулгын үндэсний урлагийн театрын бүжигчд байна, цэргийн чуулгын бүжигчд байна, циркийнхэн байна. Ингээл маш олон хүмүүс бараг тайзан дээр багтахгүй шахуу юм уран бүтээлч чинь гэж байрч тоглож байгаа. Гол дүрийн жүжигчдийг бол одоо дурдлаггүй архи нэг бол угаасаа мэдж байгаа. Гол юмнууд би юу ярих гэдэг нь вэхээр зэрэг энэ жүжигийн арын алба за энэ Hero Entertainment-тай санаалж байгаа Баатар найруулагчийн бодож сэтгэж байгаа энэхүү уран бүтээлийг үзэгчтэй яаж таашаалахгүй яаж цэнгэн баясахгүй гэдэг дээр урлагч өөрөө entertainment нэг талаасаа нөгөө талаасаа оюун бодол ухаан санаанд нь маш их гоё зүйлийг өгж явах хэрэгтэй сэтгэлийн хөдөлгөх хэрэгтэй. Энэний төлөө техникийн үзүүлэлт актер юм байгаа байхгүй. Panasonic-ийн жишээ нь одоо ингээд артлын проектор гэхэл бараг захиалж хийлгсэн. Театр чинь их гүнзгий биш шүү дээ. Манай драмын театр чинь жижиг. Тэгээд нэг 3 метрийн тусгалтайгаас маш юм том тайзыг дүүрэх хэмжээний цацалтайгаар Panasonic захиалж авчруулж байна те. Микрофонуудыг хүмүүс гайхаад яриад. Харин хаана нэсэн бэ? Ингээд эргэн тойрон бүгдийг ингээд бараг 5-1 дуурайдаг байхгүй. Харин тийм. Тэгсээрээс үзсэн юм байна. Тэгж сонсогдоод байна. Тэгээд микрофоныг бид нар үндсэндээ 3 микрофон солисон. Эхлээд үзэгчтэй мэддгээр одоо яг амны хажууд байрлагч гиндээ зүдэг микрофон тавьж байгаа. Би яг нөхөртөөгөө маргасан. Ийм микрофон байсан гэсэн байгаагүй. Байгаа тэр маань болохгүй чанар стандарт нийцэхгүй болоод тэгээд дахиад нэг нарийнхан микрофон авчираа сүүлд нь дахиад яг нээлтийн өмнөх өдөр шинэ микрофон захиж задлж авчираад тэгээд бид нар ингээд тухайн өсөн дундураа гүйлгээд уцаа ингээ ардуураа бүр хувцсан дээл хувцсан дотуураа гүйлгэж станцаа байрлуулаад тэрнээсээ юу өсөн дундураа явуулаад духан дээрээ маш нарийнхнаар ингэж өнжүүлээд наагаад тогтоочж байгаа. Маш нарийнхан арсны өнгөтэй микрофон. За ингээд зарим зурган дээр миний зурган дээрсэн зарим харсан. Энэ одоо хаанхын ёс вэ? Энтхэн хүн байгаа биш үү? Нэ тэрэмэрэ тухан дээр ийм байдаггүй гэдэг. Үзэгчдод мэдэхгүй л байл да юм гоё шиг л хараад байна. Тэр чи яг мэрэгжлийн маш их хамгийн сүүлийн загварын микрофон гэсэн тэр маш нарийн таталттай. Ингээ амьсгаа авах төрөл тэрийг татдаг. Би энэ доороо бүгд ингээд хутхан дээр ингээд жоох ингээд ток бөгшдөг харшуулахад татдаг. Ийм актер нарийн таталтай. Тэгээ дээрэс нь яригчийг бэлтаачнаас ахуулаад бартер хүртэл битүү 12 типүүсээр яригч нар битүү тойруулаад тогтоочихсон байгаа. Тэгээ энэ дээр бол хүмүүс зарим хүмүүс ам барьж байна гэж яриа гарсан юм гэж одоо 2 цагийн жүжигийг хэр болгоо амьсгаатай тааруулаад амаа барих үү те. Тэгэх юм бол өдөр чи классик жүжигч болчихсон байгаа үстэй те. Мэдрэмжийн төлөв юм байна. За гих мэдчлээ. Ингээд ийм актер те дууралтын хүмүүст их гоё амьсгаатай баг зүрхний цохилт сонсогдохоор байя гэдгийг зорж зүтгэж авчирч зориулж хийсэн байх нь байна. Артлын проекторыг зориулж үзэгчдийн мэлмийг баясгах гэж бас тэгж гоё проекторуудыг ингэж байршуулсан байна. Тэгээд тэр олон уран бүтээлд орж ирсэн байна. Өшөө зөндөм хаягдуулсан байх маш олон зүйлүүдийг театрт анхдагч болгож хөдөлгөөний тийм за хөдөлгөөний хийлэн бид нар гэрэл тааруулж тавьж байгаа тэр мэрэгчлэтнүүд тийм би далд байгаа юмнуудыг ярьчлаа шүү. Ер нь ингээд бас зарим хүмүүс маш олон хүмүүс асууж ирсэн болохоор энийг нэг юмсаа одоо ингээд эфирээр дамжуулаад шийдэл бас их сонирхолтой байсан тийм ээ. Тийм манай театрын тас чи бас их юм юу байхгүй юу намхан байхгүй юу. Тэгээ зэрэг маань ингээд суучгаар зэрэг бартер маань ерөнхийдөө бас ингээд огцом налуу биш. Ингээд огцом налуу байсан бол ингээд хангалттай харагдаг те. Урд хүний толгой миний эрүүний хавцаа байвал ингээд гоё харагдаж шүү дээ. Ингээд налуу нь тийм алсуураа болохоор зэрэг яг тайз намхан болохоор ингээд хаагдаад хүмүүс ингээд засараараа ингээд үзэх гээд ингээд жоохон зовлонтой байдаг. Тэрийг бас тоочд тайзаа жоохон налуу болгож ирсэн. Тэгэхээр илүү гоё ингээд алсалтай гоё. Тэгээ тайз маань өөрөө босон буун гэдэг хаа үзэгдэлтэй тааруулаад босгож буулгаад байгаа болохоор тэр нь бас их гоё хүмүүст хүрсэн те. Хувцс үнэхээр бүр супер байсан. Гэрэл ер нь дутуу зүйл байгаагүй те 100% сэтгэл ханамжтай. Тэгээ хувцсыг бодвол яг хөө тэгээ зарим хүмүүс тэр үед амьдарч байсан юм шиг бас яг хүннүүгийн үеийн хувцс олдруудыг тулгаад байгаа. Чиг үгүй юм аа манай найруулагч өөрөө хэлсэн. Тэгээ төргөө үе хүннүүгийн өөрөө тэр
тэр үеийн хувцснуудыг яг нэг цагт ор гэж хатуу харж шийдлгүйгээр ерөнхийдөө тэр үеийн тий дандаа 13 дугаар зуун гэж яриад шүү. Үнэгүй үед түргийн үед ямар хуу юмнууд байсан бэ гэдгийг ерөнхийд нь ингээд холиод миксердээд ингээд үзүүлж байгаа юм чи мэдээж уран сайхны тавилттайгаар хийж байгаа учраас тэгээд тийм учраас заавал энэ дээр бол нэг актер яг нэг хатуу одоо яг Тэлдэн он гэдэг шиг одоо 2022 онд энэ тренд болж исэн гэдэг шиг хатуугаар хүлээж авах хэрэггүй юм аа. Сүүлийн үзүүлбэр хэдэн товлогдсон байгаа вэ? Сүүлийн цаг хугацааг одоо бид нар санагддаг нэг үзэгчд байгаагүй байгаа. Ерөнхийдөө бол нэг сар гаруй тоглоно гэсэн тооцоол бид нар бол сонссон уран бүтээл шүү дээ. Тэрийг манай продюсерын баг, маркетингийн баг энэ төр бол шийдвэр гаргаж байгаа. Үзэгчд эдий чинээ яаж үзээд байна тэр хэмжээгээр хугацааны асуудал яригдах бах тийм ээ. Харин тийм баг шүү тийм. Сая чинь өмнөх нь нөгөө Ана Каренин бол одоо шинэ үзэгчдийн үсэлтээр ахаад ингээд сунгагдал тоглогдоод байсан шүү дээ. Үүнтэй л ижилхэн болов гэж бодож байна. За бүр тоор бүр ингээд бүр заавал очиж үзэх хэрэгтэй тийм мэдрэмж бүр төртөл үнэхээр гоё ярьлаа. Тэгээд заавал очиж үзэх болно. Тэгээд бас үзэж байгаа энэ үзэгчтэй бас хандаж бас өрөөлж тоор маань үгэлэхгүй. За танаас эхэлдэг гэхэд. Найз ижил ярэнүүд ингэсэн юм болов. Тэгээ одоо тийм мэдээж сая хэллээ ийм олон техникийн шийдэлтэй дэвшдэг технологийн шийдэл ийм олон зүйлсийг зориг гаргаад сэтгэл гаргаад мөнгө зарцуулаад ингээд энэ том бүтээлийг те том гэдэг нь бол ард түмний хайртай ардын уран зохиолч төрийн шагналт Баавгийн лавсрангуй гэж ямар актер мундаг хүн бэ те. Тэгээд энэ хүнд бас гэгэн дурсгалтанд зориулж энэ хөө уран бүтээлийг дахиж амжилуулж байгаа гэдэг утгаараа ард түмний одоо юу гэдэг чихэнд чимэг болохоор юм актер мундаг зохиолуудыг бичүүлдээс энэ хүнийг нэгдүгээрт хүндлээд Монгол хүн юм бол та хоёрдугаарт энэ бидний сэтгэл зүрхээ шингээж байгаа энэ олон төрөл жанрын уран бүтээлчд хамтарч энэ хүү тайзан дээр сэтгэл зүрхээ дэвсэж байгаад за тэгээд шинэлэг бас физикал гинөө те Монгол драм гинөө энэ актер бидний бодож зүтгэж байгаа энэ сэтгэл зүрхээ шингээсэн энэ төрөл жанрын тухайд те тэгээд дээрэс нь хувцас хэрэглэл гэрэл техник энэ болгоныг та нар ирж үзвэл олон юм яриад яах вэ ирж үзвэл сэтгэлийн зингэл амсах болно нүд баясна чих сонорчин мелагдна ийм сайхан уран бүтээл болж чадсан гэдгийг одоо хамт дөрөм бардам хэлмээр байна 10 хэдэн тоглолтын дараа нийт дээрээсэн бол арай ч юм зүгээр авахгүй байсан байна. Яг гэвэл үдсэн хүмүүсийн сэтгэл үеийг маш сайхан байгаа болохоор бид нар урам аваад энэ хөөрлөөрөө л дамжуулж хэлж байна. Тэгээд үдсэн хүн болгон билет авсан хүн болгон харамсахааргүй сайхан дорсомж үлдэхээр сэтгэл үлдэхээр ийм сайхан уран бүтээл болж чадсан гэдгийг ам бардам хэлмээр байна ярьж үзээрэй. Мөн адилхан тэгээд сая хэлчихсэн бүхэл юмуд бас байх маань хэлчлээ. Тэгээд ирж үзээрэй. Энэ дээр бас тэр би нөгөөд нь түрүү хэлсэн энэ Монгол үгийн баялаг хийгээд бас яг тэр сайхан яруу тансаг гэдэг энэ гайхалтай зүйлүүдийг бас хурж ирж мэдрээрэй л гэж бас яг үзэгчдээ бүгдээрэнд нь хэлье да. Тэгээд хэрвээ та үзэх гэж хэрвээ сонгож шийдэж байгаа бол тухайн цаг мөчтөн тэгээд тайзан дээр болон үзэгч гэдэг яг энэ сайхан хоёрын уулзавар дээр хамтдаа уулзцгаая л гэж хэлээ. Заавал очиж үзнэ. Дуусчаал тайзны арлаг гүчмэр санагдсан шүү. Маш сайхан бүтээл болсон байсан. Үзэгч та бүхэнтэйгээ бид Томгоо төр жүжигийн уран бүтээлчтэйг уулзааллаа. Улсын драмын Эрдмийн театрыг та бүхэн анзаарч очиж энэ хүү жүжигийг заавал үзээрэй.